Кентаро бол одоо 25 настай олон газраар дугуйтай явж олон төрлийн ажил хийж юм сурч яваа залуу. Тэр нэг өдөр чихв зүгээ жарлаж явахдаа ардаа явж байсан машиныг анзааралгүй онхолцсон юм. Ядаж явахад урдаа байсан хогийн савыг мөргөжээ. Осол гарсан машины жолооч харин амар гоё игч байв. Кентароч тэр даруй гоё игчийг хараад ухаанаа алдаж орхихон тэр. Игч Кентарогоос бэйг нь асууж дугуйгаа засуулаарай гэж сая yen өгүүл яах вэ? Кентароч хүлээгээрээ ийм их мөнгө авч чадахгүй нэгэд мөрөнд нь хүрчгөв. Тэр даруй гарааг нь алгадаад над балиар савраа битгий хүргээд бай гэх юм тэр. Тэгээд Кентарод замын захаар явж бай гэж захиад явж бодлоо. Кентароч энэ явдлаас сурсан зүйлсээ тэмдэглэж авсан юм. Дараа нь дугуйт сүр дээр дугуйгаа засуулваа. Засварын яах сүртэй эдэрсэн зөвлөгөө болохоор мөнгө төлөх хэрэггүйгээд гаргаж өгч байтал хоёр мапын болдоо нөхдүүд ирсэн юм. Засварын яах тэднээс мөнгө зээлж төлөх хугацаагаа хэтрүүлсэн бололтой. Ах руу жоохон чанга дуугаар ярихад цаанаас Кентаро шийдсэн царай гаргаад ирж байгаагаар харагдана. Тэгтэл цаа чин булан эргэд явчихвал яах вэ? Мапын ч засварын ах руу мөнгө төлгөж дайрч Кентаро харин үүнийг тэмдэглэж авчиад. Өдөр нь Кентаро шинэ ажилд орохоор иртэл захирал нь гоё игч байвал яах вэ? Эдний компани програм хангамжийн компани өгөөд дүүрэн эмэгтэйчүүд ажилдаг юм байна. Кентарогч шууд 0 угаа гэж авсан үе. Ажил голдгүй болохоор угааж гарлаа. Гэтэл нэг адын бодол төрсөн юм. Энэ 0-ын суултуур дээр манай гоё игч сууж байсан байгаа. Энэ ус хүртэл гээ тэнэгтэд байж байсан ард нь гоё игч ирчихжээ. Тэгээд Кентарог донтой гэж удаад яг халах гэж байхад нь манай хүн би шүнжэнгөө компьютерийн талаар сурсан. Би үнэхээр компьютерт хайртай. Ядаж эхлээд миний чадварыг хараач гинэ. Кентаро нарингээс компьютерийн талаар сурсан ч зүгээр нэг цаасан дээр кейборд зураад автжээ. Жинхэнэ компьютер дээр ажиллах болгоод манай хүн юугаач мэдэхгүй байв. Тэгээд зогсохгүй гоё игчийн ажилчид бүгд пура төвшний програмрууд юм байна. Тэгээд манай хүн заагаад өгөөч гэж бүгд нь л хөөж гарнаа. Гоё игч одооны хүүхдүүд ярихаас өөр юмгүй амтд гээд Кентарог хөөлөө. Манай хүн энд ажиллаж юм сурчлаа байвал юу ч хийсэн яахав гэж гуйсаар байгаад үлдэв. Ингээд Кентаро энэ дээрээ цэвэрлэгээний ажил хийсэн шигэ явхдаа програмын талаар сурсаар. Өчигдөр ажиллаа дуусгаад явах гэж байсан санаандгүй эмэгтэй хүний дотуур хувцас олов. Тэрийгэ зөөж тэнэгтэж байсан цаанаас опсын огтуд ирж байсан болохоор шүүгэнд орж нуугдхан тэр. Кентаро тэмдэглэл дээрээ зурсан зүйлээ тэмдэглэхээс гадна эмэгтэй хүний талаар тэмдэглэж авдаг аж. Оройн гарч явсан нэг компьютер асаалттай үлджээ. Манай гүнж унтраачихвал тогоо хэмлээ гэж гоё игч баярлан дагаж бодоод процессор юутэй хэдэн унтраалаа. Асаалттай компьютер дээр гоё игч ажиллаж байсан бөгөөд 3 сар нэг програм дээр ажиллаж бараг дуусч байжээ. Гэтэл компьютерыг салгаснаас болж програм устж гоё игчийн компанийн хичээсэн ч эх 7 хоногт програмыг дуусгаж чадгааргүй боллоо. Кентароч өөрийг нь үлдээгэж гэж гуйхийгээд ийм их асуудал тариад зүгээр явж чадахгүй гинэ. Гоё игч эртээд 1 сая вон авсан бидтэй. Ажилдаа санаа зовоод байх хэрэггүй юм шүү. Гэсэн манай хүн бүх мөнгөө үржигсэн байвал яах вэ? Захиралч хамаг ууранд хурч муу хэрэггүй новш гэд нулимхад Кентаро шүлсийг нь залгичхав. Ингээд нүдүүлж гарлаа. 7 хоногийн дараа гоё игчийн ажлынхан бүгдээрээ хагас зомби болсон шахуу ажиллаа хийж байв. Тэгтэл нэг зүйл олсон нь манай хэдин хийгээд байсан програм. Кентаро сая явахдаа үлдээж л дээ. Тэгтэл энэ яг өөрсдийнх нь хийсэн програм биш, Кентарогийн хийсэн програм байв. Кентарогийн програм өөрсдийнхөөс нь хав илүү хэрэглэхэд ч амарч. Энэ бүх цаг хугацаанд Кентаро опсын огтоос програмын талаар их юм сурчээ. Гоё игч түүнийг хайж гарах ба энэ үед засварын ах ирсэн байв. Мөнгөний асуудалтай хэцүү байх үед нь Кентаро сая yen өгч гин. Тэгээд баярлаа гэж хэлэхээр иржээ. Гоё игчийн сэтгэл тэр даруй хөдөөлж Кентарог хайхаар явлаа. Манай хүн айл эдийн дараагийн аялалдаа гарчээ. Кентаро Токиогийн их сургуулийг бүх хичээлийн үз дуусгаад сургуулаасаа гарсан гэдэг. Дөөний уран суралц бас дахин суралцсан юм. 2 дугаар ангид Кентаро нэгэн 10 жилийн охин сайн болсон байгаагаар гарна. Манай хүний ирсэн хотод сонгуул болж Кацудо Жузо гэх хүний сонгуулийн ажилд Кентаро ажиллаж байгаа аж. Харин шилтгэнд харсан охин бол Жузогийн охин Наоко юм аа. Кентаро тэнд уух зүйл авахар очихдоо охиныг гарч л дээ. Тэрэгэж авч явахдаа хүзүүгээ булгалаад тэгэхээр нь толгоогоо бүтэн эргүүлэх гэж оролджээ. Тэгээд өнөөдрийн сургамж хүний толгой бүтэн эргэдэггүй юм байна ч гэсэн. Нэг өдөр Жузогийн шилтгэний цэвэрлэгч чөлөө авч оронд нь Кентаро цэвэрлэгийг нь хийхээр болов. Энэ хоёр ажлын ах нэг зүйл анхааруулнаа. Түрүүжил Жузогийн туслах Наокогийн дотоочийг үнэрлэж байгаад баригджээ. Жузоч туслахынхаа хөлийг цемтлээд голд хайчгаж. Энэ нь Кентарод сурах зүйл болсоор. Оройн манай хүн шилтгэнд 0-ыг цэвэрлэж байгаад Наоког энд хүндэрсэн санаад наалдаж гарлаа. Энэ хоёр Наоко түүнийг харчих бөгөөд сандарсан Кентаро 0 руу толгоогоо дурчихлаа. Наоко жугаалганы өрөөний альчуурд нүрээ харчих хэрэггүйгээд өрөөрөөгөө дагуулад явбал яах вэ? Замдаа Кентаро хөдлүүлсэн гараа өөр зүйл болгож бодоод бас эвгүй. Өрөөнд нь очиж нүрээ харчаад явах гэсэн ч Наоко хувцаа тайлж эхлэв. Донтоо Кентаро жиргэж хараад толны тусгалд харж байлаа. Наоко ч үүнийг мэдэх бөгөөд харж л байх шивдэ бас нэг боловсон гаж донтон. Чи ч гэсэн ааваас минь айгаад юу ч хийж чадахгүй гинэ.
Тэгээд дотор хувцастайгаа Кентаро ойрцсоор Кентаро ч айгаад яваад өглөө. Тэгэхээр Наоко өөрт нь нүд унагадаг томчуудаар тоглодог бололтой. Маргааш нь Кентаро зарлал наагаад явж байтал Наокод таарав. Наоко ч өчигдрийн явдалд санаа зовж байгаа дүрсгээд унахтаа энэ өнцгөрөө онвол миний бүндгрүүд яг чиний гаран дээр унана гэж аав шүү дээ. Кентароч тосож аваад 82 гэж бодож байсан 83 байж гинэ. Тэгээд яалтчгүй бие суултай болохоор намайг налаад унлаа гэж бодов. Тэгээд Наоко бүр юунда хүрэгчих вэ? Тэгтэл бүр дотор хувцсгүй байж. Тэгээд Кентарод 11:30-аас орой уулзъя гэсэн захиа өгчхөөд яваад өглөө. Оройн Наоко ингэр задгаа хувцастай энийг хэлэхэд ичмээрч заагаад өгөөч гэж байна. Кентароч чи арай нөгөө юу гэсэн хичээл заалахыг хэлж байжээ. Кентароч тэр дээр бурхан минь миний садар бодлыг өршөөж хайрлагив. Энэ байдлаараач Наоко түүнээр тоглохоор болж Кентаро өдөр нь ажиллаа хийж шөнө хашаад нууцаар орж хичээл зааж өгөхөр болов. Нэг өдөр Наоко бүр усны хувцастай өрөөнд орж ирэв. Кентароч хичээлийн дундуур нүд салгаж чадсангүй. Энэ үеэр Наоко Кентарогийн тэмдэглэлийг сонирхоод нууцаар авчихдаг. Оройн тэмдэглэлийг уншдал энэ бүх цаг хугацаанд Кентаро бүгдийг мэдж байжээ. Наоко хэдий гэн цайлган харагдагч саагаараа жүжиглдгийг яг үнэндээ ааваасаа хэд хамааралтай өрөвдөлтэй охин. Ийм учраас өөрт нь нүд унагсан ирсээр тоглодог гэдэл. Нөгөө талд Жузо сонгуульд явж Кентаро оройн Наоко дээр ирэв. Наоко ч хайчаар хамаг хувцаа урж тастаад хайчаа Кентарод май гэд өглөө. Кентароч юу шудлгүй заа гэд авах ба Наоко орилж нүд өрөмхийн зур Жузо хүмүүстэйгээ ирлээ. Наоко ч энэ хүн цонхоор орж ирээд хувцсыг маань урсан гэж аавдаа хэлв. Кентаро сая л юу болоод байгааг ойлговоо. Гэхдээ бусад хүмүүс шиг уучлах гуугач өөрийгөө ямар ч гэмзэмгүй өрхөнд орсон гэдэл. Тэгтэл Кентаро Наоког барьж авч үнсээд аава би охинд чинь үнэхээр сайн гихэн тэр. Тэр дээр Жузогийн хүмүүс Кентарог зодож гарлаа. Харин Наоко мэл гайхаж орхихон тэр. Урд нь ирчүүд өөрт нь нүд унгаж атгах санаа өөртөлдөг байснаас хинч сайн болж байгаагүй ажээ. Ингээ зодооны өгч зогсоож энэ бүхэн өөрөөс нь болсон хэлв. Кентароч мантуу олдлоо нүдүүлсэн жоохон эртэлсэн бол гээд ухаан алдав. Дүр солигдож Кентаро дараагийн аялалдаа гарах ба зам дээр Наоко тэмдэглэлийн нөхөр хүлээж байна. Энэ шаргач нь эдгээд бас намайг үзэн ядахгүй гэвэл энэ хотод эргэж ирэхдээ миний охин насыг авч болно шүүгээд үнсээд явчихлаа. Хажуугаар нь өнгөрч явсан машинд Жузого байсан бөгөөд Кентарог аим гуугаагүй одоо үед байхгүй шииртэй эргээд явууллаа. Кентаро маань шин зүйл сурсаар явнаа. Дараагийн фартаар уулзъя. Шин сувг болохоор саб лайка харамгүй дараарай гэж хуй.